Яралтай тусламжийн машин гэдэг нь өвчтөнд бүх төрлийн тусламжийг үзүүлэх чадамжтай байх ёстой. Амьсгалын аппарат, хяналтын төхөөрөмж, цахилгаан цохиулдаг төхөөрөмж гэх мэт тусламж үзүүлэх хэрэгслэр тоноглогдсон байх учиртай. Гэвч нийслэл хотод яралтай тусламжинд ашиглаж байгаа 100 машины 40% нь цогц тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Амьсгалын аппарат бусад монитор бид нар бусдад өгчд дэмжих болохоор энэ болохоор олон улсын ангиллаар зэрэглэлийн гэж үздэг. Зэрэглэл буюу маш өндөр түвшний юм байдаг. Энэ болохоор нэлээд өндөр өртөгтэй буюу энэ ийм машин автомашин бол бүрэн гүйц 100% хангагдах ёстой. Маш их энэ хөрөнгө байдаг. Жишээлбэл хамгийн наадлын захын дээр амьсгалын аппаратаар тоноглоно гэдэг бол энэ бол 10 гаруй мянган доллар байдаг. Тэгээ бүх тоноглоор тоноглоно гэхээр л машин чинь өөрөө 30 гаруй мянган доллар чинь дахиад тэрийг нэг дахин дууссан шиг байдаг. Нэг 70 орчим мянган доллараар бидний бүрэн тоноглосон автомашин байх хэрэгтэй. Тоног төхөөрөмж бүрэн биш 60 машинд хүний зүрх зогслоо гэхэд цахилгаанаар зохиулж зүрхний үйл ажиллагааг дэмжиж чадахгүй. Зүрхний хэм алдалт ямар байгааг хянах боломжгүй. Өөрөөр хэлбэл түргэний машины 60% нь яралтай гэдэг тодтголдоо нийцэхгүй. Манай нэг дуудлагын яг 10 гаруй хүн болохоор яг жинхэнэ амьсгал зүрх тохиолдсон, цусаалтсан гэдэг хүн дуудлууд байдаг. Тэгэхээр тийм дуудлагууд нь тэр автомашин тааруугал тохиолдолд тэр автомашины бэлэн байдлаа хангаад явж явах хэрэгтэй. Тэгэхээр би сая дахиад автод хэлсэн. Бидний автомашины 40 орчим муунд бүрэн тоноглосон, үлдсэн 60 орчим хагас тоноглосон. Хагас тоноглосон гэдэг болохоор нөгөө хүчил төрөгч ойр зүрийн энгийн чиг нөгөө үлгийн идэрж хилээд байгаа. Ийм тоноглолт явдаг. За тэгэхээр үзэгч та бүхэн дөнгөж сая дүрс өвчлөгөөс харсан бах. За бүрэн тоногтой автомашин ямар байдаг вэ гэдгийг та бүхэн дүрс өвчлөгөөс харууллаа. За харин энэ бол одоо яралтай тусламжийн дэд даргын хэлснээр за 60% нь юм тоног төхөөрөмж дутуу машин явж байна гэсэн ийм машины төрлөө. За энэ дээр юу байна вэ гэхээр за энд хүчил төрөгч байна. За энд бол харин хугарсан хүзүү яс зэрэгт одоо нөгөө чиг барьж боодог ийм чиг баригч нь байна. За энд насилахгүй байна. Ингээл одоо энд байгаа энэ машинд байгаа бүхэл зүйлс нь энэ болж байгаа. За тэгэхээр энд бол нь одоо юу гэдгийг зүрхний хэм алдалтыг хянах мониторинг гэдэг юм уу ингээд бусад одоо бүхэл одоо яралтай тусламж үзүүлэх юм шаардлагатай тоног төхөөрөмжүүд байх ёстой. Гэвч одоо энэ машинд байхгүй. Тэгэхээр одоо яг энэ машинаар одоо дүргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэхэд яг газар дээр машин дотроос гэдэг юм уу эрсдэл тулгархад бүрэн үйлчилгээ үзүүлэх юм боломж авахгүй юм. Тийм учраас одоо нийслэлд одоо ялангуяа яралтай тусламжийн энэ үйлчилгээнд явж байгаа машинуудыг бүрэн автоматжуулах, бүрэн одоо тоног төхөөрөмжөөр хангах зайлшгүй шаардлага байгаамаа. Он гарснаас хойш 88 их гэртээ эсвэл түргэний машинд төрсөн байгаа. Эдгээр эхчүүд төрхийн хүндрэл бол амьсгалын аппарат залгахаас өөр тусламж үзүүлж чадхааргүй байсан гэсэн үг. Улаанбаатар хотод ийм нөхцөл байдалтай байхад хөдөө орон нутагт үүнээс дор зүрэг байгаа гэдгийг эмчнэр хэллээ.